100-100-ыг илээвч зуурханч тасраагүй. Тов тунгалагхан устай зулаа шүргэх ихийн их нөмөр нөөлөг дэндүү цэлмэг тэнгэртэй. Дөрвөн үлрэл сэлгсэн гэрийн буурин тамхтай бум малынхан хүл торгоны хэшиг дурайсан их сайхан нутагтай би Монгол хүн. Би хуучнаар бол Түшээ Тан аймгийн Говь мэрэг онгон хөвшөнд. Одоогийн засаг захиргааны шинжилсэн хуваар бол Дорногов аймгийн Алтан ширээ суманд төрсэн ийм хүн. Миний эцэг Өжгийн Балжир гэж нутаг усантай бас нэртэй, нүүртэй, бас тийм сэргэлэн ийм хүн байлаа. Миний ээж Ууш гэж одоо уран удган ийм хүн байсан. Тэгээ би одоо айлын том хүү. Дараа хоёр эмэгтэй дүүтэй. Хоёр эмэгтэй дүү маань хоёул амьд хийдэг. Миний дүү Балжирын хамтхүү гэж Монгол улсын гавьяа төмч эмэгтэйчүүдийн нарийн мэсэслэн амьч. Тэгээ энэ хүн бол догмодтой зөөрлүүлэхдээ хүн төгсөн ач буйныхаа хувьд намайг бол хэд нугалахаар юм байхгүй. Хүн төнгөн одоо 26,000 мэсэсэл хийж 69 машинаар дуудлаган дэлхийг 3 тойрох хэмжээний 130-аад мянган километр явсан ийм хүн. Тэгээ би бол яг вэ бусдын адилаар л хөдөө өсч өндөөсөн айлын одоо ганц эрэгтэй хөхөд. Над нэг сони юм байдаг нь юу байныг бол би ээжийнхэн 37 дээр эцгийнхээ би 50 насны дараа гарсан. Ийм одоо огшин хүний хөхөд байхгүй юу? Манай эцэг эх хоёр их зовлон үтс болсод. 4 хүүхэд төрүүлээд тэгээ нэг ч хүн болоогүй. Дээд тал нь 3 нас хүрээд одоо эндсэн байдаг. Тэгээ тэр хоёр одоо дээлтэйгээ хатаад өөрөө хөөгдгөө. Нойтон сормостой амтан байхгүй ингээд. Эцэг маань мал хоринг сайтай, морь уйдаг, бэлвинчэнтэй, хол хоёр явдаг, аян жинтэй гэдэг юм хүн байсан. Тэгээ дараа нь би гарахгүй. Тэгээ одоо бас л удахгүй яваад өгдөг хүний нэг явах гэж бодоод эцэг маань одоо баг өвчтэй болсон. Малд явж байгаа л гэнт хүүхэд нь халуурч байгаа юм шиг санагдаад л морины хар ирчээр тавхиж ирэхэд би гэртээ юмаа буулгаад л гэр орных юмыг төвөөгээд тэгээд нэг санаа намараад ингээ явдаг байсан. Тэгээ хэзээ нэгэн өдөр энэ хүүхэд өхөн тэр үед одоо би сэтгэл санааны бэлэн байдалтай бэлтгэлтэй байх ёстой юм шүү. Өөрийгөө барих чадвартай сэтгэлэн барих тэнхээтэй байх ёстой юм шүү гэж манай эцэг байнга өөртөө шивнэж явсан гэж ингэж хэлдэг. Тэгсэн чи би өхөдгөө ингээд л байгаад байдаг. 3 настай боллоо, 4 настай боллоо, 5 настай бас баггүй. Тэгээ тэр одоо манай эцэг эхийг айлгаж ирсэн тэр айдас хүйдс ингээ арилсан. Тэгээ манай эцэг их хоёр нүүгээд нэг 100 гэрээ барьж ирсэн чинь гадаа авдрандаа тавьсан бурхныхын хайрцгийг тэмээ шүргэж унгаад бурхны хайрцаг нь газар унахдаа дотроо хүн дэмтэй байсан учраас бяцаа явсан. Тэгээ тэр хоёр сандраад ирээд одоо бурхны хайрцаг газар унаад тэмээ шүргэж унгаад одоо бурхан дахил урууга харчлаа гэдэг нэг хоёр ч сандарсан. Тэгээд хайрцагтай юм гаргаад ингээд цагаан хэсгээд дэвсэж байгаа нэг нэгээр нь гаргаад хайрцаг нь өвдөрцсөн чинь ингээ яасан чинь хүний ингээд сарвуутаагаан хумстаагаан өсрөө болсон тийм хүний одоо гар гарч ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ энийг учир мэдээ лам хаврагунаас асуусан чинь чамд татаархсан хэн нэгэн хүн хорлох гэж голомтыг чинь саамарч үнсээ чи хийсэх гэж энэ өгсөн хүний одоо хүүр яс асарч бурхны чи авдарт ийсэн байна. Тийм учраас чиний 4 хүүхэд одоо ингэж энтсэн юм байна. Одоо ном 3 уншуул гэдэг манай эцэг ном 3 уншуулж тэрнээс хойш би тогтож миний 2 эмэгтэй дүү гарч тэгээ тэр айлыг бүлээн дулаан элэг бүтэн ийм айл болсон. Эрх баг хүүхэд насны минь дурсамж, эрх танхил дураараа өссөн ч аавын нүмер ээжийн хайраас амьдралын ухааныг олж авсан. Зовлон үзэж түүндээ хатуужсан ижи аав хоёр маань бараг л амиа дэвсэн байж өсгсөн төрсөн ганц хүүн бий. Тэр үеийн хүүхдүүд л зүгээр одоогоор хэлэхдээ жоохон бүдүүлэг байх нь байсан байх. Тэгвэл би ч н онцгой хүн байхгүй. Яагаад онцгой гэвэл урд нь 4 хүүхэд гараад дөрвөлөөс сурцсан. Тэгээ манай эцэг бол юу гэж бодож ирсэн бол энэ хүүхдэл одоо элэг дэвтэх энэ хүүхэд
амьтал байх юм бол энэ аригчин болно уу, тамхичин болно уу, хулгайч, худалч болно уу, хувилгаан болно уу ерөөсөө хамаагүй. Хамгийн гол нь энэ ямар ч үнээр хамаагүй амьд байх хэрэгтэй гэдэг үүднээс хүссэн юм өгдөг. Энэ хүн бол нэх удаан намайг зовоохгүй, олон юм надаас гоохгүй. Нэг л өдөр ирсэн шиг яваад өгнө. Ийм учраас энд арх явал арх хийж өг. Тамхи явал тамхи яаж өг. Би одоо ээжигээ тогоо нэрж явахад аягараа зогсож идэг хүүхэд байсан. Бурхан тавьсан архийг уучаад. Тэгээ би сүүлд нь би ч олон жил арх уусан шүү дээ. Тэгээ миний эсвэл арх уухыг мэдэхгүй, архичин хүний зовлон тэр арх гэж ямар аюултай юм байдгийг тухай огт мэдэхгүй юм баггүй. Өөрөө арх уудаг учраас. Манай ах トゥ нэрт ч арх уудаг хүн байгаагүй. Тэгээ би сүүлд архинд нэлээд гүн орсон байхгүй. Одоо 20 хэдэн настай, 30-аад настай. Тэгээ би нэг өдөр эцгээс асуусан. Би ер нь хэдэн наснаас эхэлж арх уусан юм бэ? Бага багтаа би арх амсдаг л хөвгт байсан. Сургууль явахдаа уугаад л явдаг, толгой эргээд л идэг гэсэн. Тэгээ манай эцэг мэдэхгүй одоо чи хэдэн наснаас эхэлж арх уусан бол да. Уусан гэж хэлэхгүй. Багасаа чи арх амссан да. Тэгээ жоохон бодож ирсэн. Чи ер нь нэг хөлд ороод нэг цогсдог болоод нэг аяг даадаг болсон цагаас л амссан юм байна шүү дээ. Ой өнгөрөөд л би арх амссан юм байна. Тэгээ тэр тамхины тухай үл яах юм байхгүй. Намайг 5 настай байхад залуу мороор над ганц авч өгч ирсэн манай эцэг. Миний эцэг бол баян хүн байсан байхгүй. Би сургуульд орлоо, айлын ирэх хүүхэд. Тамхи татдаг. Тэгээ манай багш тэгдэг гэсэн. Догмод яваад нэг хөөрг аваад тэр гэрээсээ. Тэгээд би гүйччихэд нэг хөөрг аваад тэр. Хөөрг үлдэхэд үнэ байхгүй. Энд тэнтгүүл хөвтөж идэг. Тэгээд багш тэний алхаар ингэж хаг цохоод ингээд сонхны шил зүсдэг байхгүй. Хөөрг чинь хамгийн сан захвар байдаг учраас шил зүсдэг. Тэг үлдсний нэг улсууд авч хитэнтэй хийдэг. Ямар үнэтэй хөөрг хагалж үзсэн юм мэдгүй. Олон хөөрг үрэн дараа хийсэн. Хөдөө чулуун тоглоом дээр тавиад мартчихдаг л байсан бэ. Тэр үед чинь ерөөсө хөөрг гэж үнэгүй юм байлаа. Удаан жилийн зээллэг овилгаац гэж нэг хин ч хэрэгэлдэггүй нэг салхинд хийсгэдэг хүүхдийн тоглоом байлаа. Ийм байсан. Үе. Тэгээ намайг бага байхад чинь даан дуусаад одоо Монгол орнд их бүтээн байгуулалт өрнөсөн. Одоо хүн бүгд нэг амар жимээр болж ажил хөдөлмөрт энтийн хөдөлмөр шилжиж. Ер нь Монголын сэргэн мандалтын үе бол 50-аад он байхгүй. Тэгээд би ийм сайхан юм яста оргиороо байсан үед л өсчүнд гэж ухаан санаа төлөвшсөн юм уу. Намайг гарахаас өмнө манай эцэг Сэрэн очир гэж Дорногов аймгийн Дэлгэр сумын Харьяат аймгийн борхоор байсан Улаанбаатарчрын ганц хүү. Ерөөсө ганц хүү гарахт нь манай эцэг яагаад ч авсан байгаа. Өргөд авцсан. Тэгээд тэр миний өргөмөл ах намайг одоо өдөө зэргийн өндөрлөгт гарч хоолны цахад хүргэсэн. Ачтай уянтай ганц хүмүүс байдаг. Тэр бол Балжирын Сэрэн очир гэж одоо Зүүн Баянгийн нэвт үйлдвэрт өрөмдөгчөөстэй жолооч олон жил хийсэн. Тэгээд манай ах бол намайг Зүүн Баянгийн сургуульд 4 дугаар анги төгсчээд хөдөө гараад одоо гэр малаа эзэн болно гэж ганц тамхи тохиорчод ингээд байж хахад 11 сард бүр сургууль цуглаад баг дундаа орж өвл болох гэж хахад 10 сарын сүүлч 11 сарын ихээр ирж машинаар баг хулгай хийж яваач Зүүн Баянгийн дунд сургуульд 4 дугаар анги суулгасан. Би 3 дугаар анги төсөөд гарцсан байсан юм байна. Миний намтар түүх үлрээсээ энэ. Тэгээд би сан хүүгийн техникумд яваад л Зүүн Баянгийн 7 жил төгсөөд л Зүүн Баянд байхдаа бол тэр нэвт үйлдвэр гэдэг. Тэр Монголын анхны хүнд үйлдвэр. Тэр Орос Монгол хамтарсан тэр их мундаг хүчрхэг үйлдвэрийг анх үзэж. Тэгээд сүүлд хожим зохиолч болсон хойно Зүүн Баянгийн тухай би нэгэн дурсамжинд сарн дээрээс ч гэрэл нь харагдах сайхан хот байж үлээ Зүүн Баян гэж. Одоо Зүүн Баян бол үнэхээр элэг зүрх хэмтрэмээр балгас болсон байгаа л да. Балжирын догмод эр хүнийх хувьд бэлэг танхай нэгэн. Санхүү эдийн засгийн техникум төгсөж тоогоор толгоогоо цэнэглэж явсны хүчинд ухаан задарч юмны наад цаадахыг илүү ухаж ойлгохтойгоо болсон байх хэмээн ярих дуртай зохиолч та бидний сайн мэдэх хулангийн шанд, улаан тарианы хүүхнүүд, гал шарга, ус уухын заяа гэд
олон 10 өгүүлэх зохиол бичсэн нэгэн. Үгэндээ мөнгнөөсөө илүү харам зан гаргадаг энэ хүнийг малын бэлчээр хөдөөгийн арашин хөдөлжээ. Багада малын дэргэд өсөж одоо ботхоноос салсан ингэний зовлон хуваалцаж тэрний төлөө нулимс унгаж баг болчир насандан одоо бусдын зовлон хуваалцсныхаа хүчинд би энэ хорвоотой зохиолоор холбогдох юм сэжмтэй болсон болов гэж ингэж боддог. Тэр малын дэргэд өссөн хүн бол илдэг зөөлөн зантайч бай, огцом ширүүн аашдайч бай. Цаагаараа ертөнцийг үл үеийнхээ улсуудаас л эрт ухаардаг гэж би боддог. Ер нь тэгээ мал гэдэг чинь их хайлахтай, буянтай сайхан амт. Зөвхөн махсуугаараа хүнийг дэжээж хооллохоос гадна ертөнцийн одоо нарийн ширийн юмыг ухааруулж халуун хөвтөн хатуу зөөлнийг мэдрүүлж өгдөг юм. Би бол малчны гэрт өссөн жирэлэг хүн. Над тийм одоо уран зохиолын сургууль соёлд явсан байхгүй. Тэгээд хэрвээ би сургуульд явсан бол энээс араач дээр болох байсан болов гэж боддог. Тэгээд манай найз нөхөд хэлдэг чи бүр сургуульд явсан бол юучгүй болох байсан таа. Хөтөөчгүй хотчгүй чи нэг хоёрын хооронд нэг юм орчуулгын ном шиг нэг юм амтал болох байсан. Чи зүгээр тэр дорн говьтай байсан чинь нэг жоохоо юм чинь толгойд чинь бүрэн бүтнээр үлдсэн. Ингэж ярьдаг. Зохиол гэдэг чинь зохиодгүй л байхгүй. Зохиолч гэдэг үг чинь угаасаа буруу нэр байхгүй. Амьдралыг зохиодог болохоос биш. Зохиодог чэйжнээсээ зохиодог. Заавал нэг барьцхамтай байж үж тэр хүний сэтгэл санаанд хүрдэг. Итгэл үнэмшлийг л олдог. Зохиолч гэдэг чинь орсоор бисаатал тийм ээ. Тэгэхэд манай хуучин бичгийн үнүүдэд бичээч, өчүүхэн бичээч биевэр, өвгөн бичээч биевэр энэ төр гэж. Бичээч гэдэг үгийг л зохиолч гэдэг. Одоо сүулдэ тэгээд зохиолч гэдэг бол ерөөсөн юм бүгдээр л байдаг гэж шүү дээ. Анхаа хооны ном судардаг зохиогч байж лээ тийм ээ. Зохиолч байж лээ. Эрдэмийн зэрэг зал хамгаалж байгаа шинэ нарийн бичиж байгаа улсууд бол зохиоч л байгаа байхгүй тийм. Хүний шинэ гар зоолоод хүнд шинэ зам нээгээд эрдэмийн зэрэг зал хамгаалж байгаа улс чинь бол амьдралын нарийн юм дундаас олоод нэг юм харчиж тэнийг өөрийнхөө зохиогоод бичиж л байгаа гэсэн. Тэгээд миний өгүүлбүүд бол миний үеийнхний л амьдрал. Би бол хүн нь хүн шиг, мал нь мал шиг бүтүүлэг ядуу зүдүү байлаа ч гэсэн эвдрээгүй зантай, ээдээгүй сэтгэлтэй тэр сайхан үеийн одоо дунд өсч өндийсэн хүн учраас би тэр цаг үеийг хайрлахгүй, дурсахгүй, бичихгүй байж би чаддаггүй. Би хэлж шүү дээ. Хүн нь хүн шиг, мал нь мал шиг. Тэгээ энийг бол хойд үеийн улсуудад үлдээх гэж би бичиж байгаа шүү дээ. Би өөрийнхөө тухай бичээгүй шүү дээ. Бас ийм байж тээ. Монгол бидний өвөг дээд эцэг их 40-50 онд 60-70 онд ингэж амьдарч ингэж биеийг хайрлж үйж гэдгийг л би үзүүлж байгаа байхгүй. Одоо би ч юм таартай гэж дуу бахын одоо янз бүрийн дуунаар би ч юм таартай бүхлээ хатлаа гэж бахраад. Би ч юм таартай гэдэг үгийг бол үнэхээр хан шин унгаж шүү дээ тийм. Одоо эмэгтэй хүнд би ч юм таартай гэж нэг залуу хэлэх юм бол айгүй доог л давхуурхаж уур нь урна шүү дээ тийм. Тийм хогийн үгээр яах юм. Захын хүн зүгээр богшигж ажиллаад нялмж явдаг тэр. Хэлэхтэй ч бараг тэнийг юу хэлж байгааг мэдэхгүй хэлждэг тийм болсон. Би ч юм таартай гэдэг үгийг одоо бол хадган дээр тавиад хүнд барьсан ч тоохгүй. 1945 онд Дорногов аймгийн Алтан ширээ сумын Чулуун гიშгэр хэмээх газар мэндэлсэн. Санхүү эдийн засгийн техникум, Монгол Улсын их сургуулийн хэл уран зохиолын анги,
Утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн. 1993 онд шилдэг бүтээл төрөвсөн учраас Монгол улсын төрийн саярхал хүрсэн. Хулангийн шанд, гал шарга, зэнхэрлэн харагдана. Ус уухын заяа зэрэг тууж өгүүлийн 10-аад ном бичснээс гадна Монголын утга зохиолын дээд цувралд бие даасан төврээ хэвлүүлжээ. Говийн Догшин ноён хутагт Данзан Аравжагийн амьдрал уран бүтээлийн тухай Догшин хутагтын Сахиус хэмээх киноны зохиол бичсэн нь Америкийн кино наадмуудад тэргүүн болон шилдэг киногоор шалгарсан. Би үгэндээ байж та Монголоос илүү хайртай. Би ингээд юм бичээчтэй өгдөг. Би надад өөрийн бичээч гэж байхгүй. Аль таарилдсан хүнд ингээд шивүүлээд одоо гуйгаал ингээд. Тэгэл энэ дээр алдна. Найруулгын талаа алдаа. Өсгийн алдаа. Алдаа гэдэг бол үнэхээр алдаа л байдаг байхгүй. Насан турш алдаа. Номонд алдаа орох юм бол тэр чигээрээ л дуусаа. Ахаад тэрнтэй залруулга хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэр үгийг хүн тэгээд л одоо догмод ингэж хэлсэн байх гэж бодоод л. Одоо монгол хэлний хэл үйлээр хумигдчих шүү дээ. Сах мэдрэлийн системээс дотгошоо хумигдчих. Сах мэдэр хүний бие организм ба сах мэдрэл нь халах өрхөө мэдэх юм байж цуцны нариасалт цусны дутамгшилт бол орж шүү дээ. Үлэмжийн чанар төгөлдрөх өнгө тунмал тавшиг, үцгэлэнд царайгч нь үзвэл лагшин төгсөн маань. Үнэхээр сэтгэлийг булаанам зээ. Хүний энэ насанд хүссэн хэрэгэ бүтээгээд хүсэлт тэнгэрийн эдлэл мэт хүлгүй жаргалангийн далайд хөвж хамттан жаргая. Энэ бол Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын хэмээн олон алдаршсан Лувсан Данзан Аравжагийн үлэмжийн чанар шүлэг бөлгөө. Энэ мэт агуу гайхамшигтай уран бүтээлд нь шүтэн биширч явдаг хүний нэг нь Балжирийн догмид. Би Аравжаа хутагтыг юугаар нь мэддэг вэ? Ном зохиолоор нь мэддэг. Аравжаагийн бичсэн шүлэг уушгтал тэр хүн өөрөө бэлэн харагдчих идэг. Айс зан төрх. Бодол санаа дотоод ертөнц нь л шүлэг зохиолоос нь нэвч шот гэрэлтэж идэг юм гайхалтай хүн. Тэгээд би Аравжаа хотод одоо шүшгэлж мөргөж явдаг. Тэр одоо нэг жирийн нэг хүн. Тэгээд Аравжаагийн тухай би энэ жилийн тэр чонын дурлагдтайгаа нийлээд 2 дахь киногоо хийсэн байна. Анх одоо тэр Догшин хотын сахиус гэж кино хийсэн, 8 гаваа найруулсан. Английн урлагийн академиас шалгаруулсан дэлхийн шилдэг 100 кино. 3800 киноноос дэлхийн шилдэг 100 кино шалгаруулахад Догшин хотын сахиус гэж 8 гаваагаа найруулсан тэр кино. 31-д орж шалгарч 8 гаваа Холливуудад урлагаар одоо найруулагчаар ажиллаж байгаа. Гэр орон юугаараа тэнд нүгөөд явсан. Тэгээд энэ бол Аравжаа хотын одоо хүч чадал Монгол ямар байх гэж бодож байгаа. Тэгээс 8 гаваа дээр нэг мундаг хийгээд одоо тэр дэлхийн шилдэг кинонд орж байгаа. Угаасаа тэр Аравжаагийн тухай үзүүлсэн учраас тэр явдаг замаараа яваад хүрдэг газараа хүрсэн байхаа гэж би ингэж бодож байгаа. Дараагийн кино нь Сүм хөхөрдөд модон зургийг авсан тэр чонын дурлал гэж кино байгаа. Энэ нь чонын тухай кино биш шүү дээрээс. Монгол хүний хүн чанарын тухай кино. Би түрүү хэлсэн хүн чанар гэдэг бол өнөөдөр нэг номерын асуудал болж байна. Тэр одоо гадаад дотоод ихтэй сургууль төгсөх. Эрдмийн зэрэг цол одоо доктор, профессор болох, академич болох. Тэр гавьяата хөдөлмөрийн баатар болох бол юу ч биш юм байна. Ерөөс эцэс түүнийг авч явдаг, нийгмийг авч явдаг. Энэ улс орны зүтгүүр болдог хамгийн нарийн нандин юм бол энэ хүн чанар гэдэг юм. Хүн чанаргүй хүн бол төрийн тэргүүн болоод зэрэг байхгүй. Хүн чанаргүй хүн бол төр барих нутгаа гэр барьж чадахгүй. Хажуутхан заваадаг, өр хүүхдээ заваадаг, эхнэр хүүхдээ заваадаг, хар амиан боддог, улс орноо худалддаг. Тийм учраас өнөөдөр монголчуудын одоо өв хөрөнгө бидний бахарх ганц биднийг авч явах хойд үед хүрэх юм бол хүн чанар. Тийм учраас биднес өр хүүхдээ хүн чанарын тухай сайн хэлж номлох хэрэгтэй байна. Тэгээ хаан хүний зовлон ямар байдгийг харц хүн мэддэггүй. Харц хүний зовлон ямар байдгийг хаан хүн мэддэг. Ихэс дээдсэн хэргийг эгэл доод шүүдгүй. Энэ хуулиар
тэр Арвижа гэдэг хүн ямар зовлон эдэлж ирсэн, ямар жаргал эдэлж ирсэн гэдгийг энэ сүүлийн кинон дээр бол гаргахыг хичээсэн. Би маргааш чамайг нутгийн дээс хүртэл өөрийн биеэр гаргаж өгнө. Хамгийн ойрын жишээг би хэлье. Би улс төрж байгаа юм биш. Тэр жил одоо Японд чинь эрэгтэй хүүхэд өрхөө байгаад Японы эзэн хааныг залгах эрэгтэй хүүхэд байхгүй. Япон улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж эмэгтэй хүүхдэд эзэн хааны сэнтийн суудлыг залгуулж болох тухай хууль гаргах гэж байсан. Гэвтэл Японы одоо хан хуу гүнж хоёр хамрын хэд дээр иж мөргөж Арвижа хотын одоо сах уснаас үр хүүхэд гуйгаад жилийн дараа эрэгтэй хүүхэд төрсөн. Энэ ямар учиртай ангуул одоогоос 220 жилийн өмнө Арвижа хотод Японы эзэн хааны бэлгийн гүнж ирж Арвижа хотод шав орсон тэр Япон одоо шавны ирж хамрын хэд дээр одоо сакура гэдэг тэр үлэн сахан анхлын үнэртэй тэр модыг тарж өгсөн. Одоо 220 жил ургаж байна. Одоо Улаанбаатарын сакураас эсгэлэх цагаар хамрын хэд рүү богооноор явдаг боллоо нэг үзэх гэж. Тэгээ Арвижа гэдэг ямар ижтэй эрхэмшиг хүн гэдгийг одоо тэр хамгийн сүүлд 7-8 жилийн өмнө ирсэн тэр Японы эзэн хааны одоо эрхэмшиг гүнж хан хуу хоёрын тэр хүүтэй болсон тэр үйл явдлаас бүх юм тод томроо харагдана хаа гэж ингэж бодож байна. Арвижа бол ийм л том зиндааны агуу их утгатай. Арвижагийн нэг зураг гарсан сүүлийн үед. Энийг би онцгойлон хэлмээр байна. Манай анхны одоо ардын засгийн нүүрэндээ төрсэн анхны одоо том зураачд уран бүтээлчдийн нэг Дорногов аймгийн төрслөх урлагийн салбарын дарга байсан Ахмад зураач Уушин Чимдэрж гэдэг хүний айлаас олж ирсэн Арвижа хотын зураг саяхан одоо олонний гар дамжиж өгж олдсон. Энэ үл жинхэнэ Арвижа хотын зураг байсан. Төрүүчийн зураг нь бол Арвижа хотын багш Дол нуурын Жанжаа гэгэний зураг байсныг андуурч ном зохиолд 20 хэдэн жил тавилсан юм байна лээ. Тэгээ би энэ зургийг одоо манай хөрөг зургийн их мастер орхоноор одоо 2 удаа зурулаад байгаа. Шувын шондог гэдэг чинь тэгээ алганы хонхор шиг жоохон хонд бууц байдаг байхгүй. Одоо бол байхгүй тэр бууц нь салхинд хийсэд явцсан. Зүгээр юм жоохон хонхорхон. Жоохон юм толготой ингэр дээр тэгээ алганы хонхор шиг бууц. Тэгээд нэг айл нүүж явсан байгаа манай нутгийн. Тэгсэн чинь цас ороод шуураад өвөл болоод газар мэдхгүй өдөш харанхуй бүрэнхий болоод тэгсэн тэр жингийн цовон дотор одоо нэг жирэмсэн эхнэр явахгүй юу? Гинтх нөгөө эхнэр чи өвдөөд. Тэгээд одоо битүү цаста хаа ууддаг юм блэ гэдэг явж ирсэн чинь хэдэн аргал босоод тавьсан байгаа байхгүй юу? Аргал зэрлэг аргал. Тэгээд нэг аргалаа хөвтчихсэн газар ингээ очисон чинь жоохон юм бууцрахгүй юм байсан. Тэгээд дорн гэрээ буулгаад л хан дугуй гэж одоо хан дугуулад л ингээд нэг оромж бариад л тэгээд тэр хүүхэд төрсөн. Тэгээд тэр айл тэндээс нүүж 2-3 хоноод унаа орсохгүй болоод цас боогоод тэгээд байжсэн чинь нутгийн нэг хүн ирсэн. Тэгээд тэр айл асуусан байгаа. Ядуус одоо хаа газар ямар нэртэй буусан дээр ирээд бууцсан байна гэсэн. Та нар 5 дугаар ноён хотод догшин хотод Арвижагийн төрсөн бууц шугуун шандан дээр бууцсан байна. За нэг эрэгтэй хүүхэд төрсөн одоо ингээд хүн амьтар ирдгөө та нэг нэр хайрлаач. Тэр эрэглийн хүн явсан юм байна л. Тэгээ тэр хүн банд гэж хэлээд явсан. За банд гэ эрэгтэй юм байна яг уу. Банд гэд нэр өгч. Тэгээ банд гээл. Тэгээ тэр хүн хэн болсон гэж. Одоо манай дуурийн алдар давьяаслаг дуучин гавьяч жүжигчин банд байгаа. Тэгээд Арвижа хотын бууцсан дээр төрсэн хүн бол доод тал нь гав яттай л байдаг. Монгол кино нэгтгэл түүний уран бүтээлийнх нь шадранд. Энэ газрын уран бүтээлчидтэй хамтран олон бүтээл гаргаж, амьдралаас урган цаасанд буусан зохиолоо дэлгэцийн урлагт мөнхлөн, үзэгч олондоо хүргэж яваа уран бүтээлч. Одоо энэ бүтээлч маань өөрийн зохиол болох улаан тарианы хүүхнүүд зохиолоос сэдэвлэн нэгэн томоохон бүтээл гаргахаар Монгол кино нэгтгэлийнхэнтэй хамтран ажиллаад эхэлчихжээ. Ер нь зохиол бүтээл гэдэг бол хүний сэтгэлийн дуудлагаар сэтгэл зүрхний одоо зарилгаар л бичигддэг гэдэлдэг. Тэрээс одоо захиалга өгөхөр зохиол бичдэг. Алдан тушаал юм уу алдар нэр орлох гэж зохиол бичдэг.
За яг одоо амьдрал ирэхээр мөнгө олох гэж зохиол бичгүүл байна. Тэнийг бол үгүйсгэж болохгүй. Тэгээд би л их олон кино бичсэн юм шиг л дээ 5 6 кино л бичсэн. Тэгээд анхны одоо кино бол анхны хайрын туйл гэж Жагдлал агуу өдрийн бичсэн. Совдагаан бол хоёрын тоглодог. Сэргийн тухай, Составын тухай кино. Суман дарга охин 17-тай байхад гэдэг 2 бүлэгтэй. Энэс миний кино эхэлсэн байхгүй юу? Дараа нь бол яг би бол Аривжа хотгтын нутаг ажиллаж 10 найсан тэр Алтанхан газар шараанаас одоо өсчөнд хийсэн уран бүтээлчийн хувьд Аривжагийн тухай Догшин хотгтын сахвс гэж кино бичсэн. Тэгээ тэрнээс хойш хэдэн кино бичсэн. Төрийн хэрэгм гэд. Тэгээд одоо би зүгээр би киноны яг ажлын нэр нь бол Улаан тарианы хөөхнүүд буюу 505-ын гэж. Энийг бол энэ орчин үеийн улсууд бол ер нь үл ойлгоно. Яагаад гэвэл улаан тарай гэж мэдэхгүй. Улаан тарай гэж газар ургадаг тарай юм уу юм бүүмэд. 505 гэж бүрч мэдэхгүй. 505 гэж бол ном зохиол дээр нэх байдаггүй. Би ийм кино хийгээд Монгол кино нэгтгэлийн дарга найруулагч Солонготой хамтарч Солонго найруулагчаар нь ажиллаж байна. Төрөөр байтэр чонын дурлал гэж кино утсан. Тэгээ энэ кино юуны тухай кино юм гээл. Одоо баруун фронт дээр, зүүн фронт дээр өрөнд оронд дайны гал унтарч их бүтээн байгуулалтанд улс орон тэр чигээрээ хамрагдаж хүн бүхэн ажил амьдралын төлөө зүтгэж эхэлсэн энэ цаг үе. Өөрөөр хэлбэл Монголын сэргэн мандалтын үе болсон. Дайн дууссан. 47 онд анх дугаар 5 жилийн төлөвлөгөө батлагдсан. Зөвлөлтийн цэргийн нэгдэл их манай хоёр улсын хоорондын гэрээгээр орж ирж төмөр зам тавьсан. Бүх сумдын хооронд төмөр утсан мод тавьсан. Утсан харилцаа. Тэгээд морин өртөөг авто өртөөгөөр сольсон. Улаан тарианы экспедиц ирж нийгмийн халдвартай хүчтэй улсуудыг эрүүлж үлсэн. Айрамд цомтгол хийж цэргийн дарга нарыг улс ордын аж ахуйд одоо мэргэжилтэн дарга удирдагч авч явсан. Цэргийн дарга нар улс ордын аж ахуйд очиж ажилласан. Энтэрэд ингэж яриад бол олон үйл явдал давхцсан. Одоо улс орны их бүтээн байгуулалт цэргийн мандалтын ийм үе эхэлсэн. Тэгээ энийг бол өнөөдөр хүртэл түүх хүчлэг болоод уран зохиолд уран бүтээлд кино дэлгэсэн дээр энэ тухай бол нэг их бичгтэйг үлдсэн юм орон зай байгаа юм. Би тэгээд энэ орон зайг үнэн мөнөөр нь үзүүлж хойд үеийн хүмүүс төрөхийн тулд ийм том хэмжээний их маастай ийм кино одоо ингээд эхлэх гээд ингээд байж байна. За энэ манай киноны одоо бэлтгэл ажил нэг талаас нөгөө талаас жижиг хэрэглэлийн зах зугаас энд тавьчаад байж байна. Тэгээд манай киноны зургийн дарга дасцрын олон кинонд одоо зургийн даргаар ажилласан. Киноны төлөө одоо сэтгэл зүрхээ зориулж яваа юм уран бүтээлч хүн. Зургийн дарга ямар байхаас кино яг тийм өнгө төрхтэй болдог. Сумын дарга ямар байхаас тэр сум орны ажил тийм байдаг. Зургийн дарга гэдэг бол каноны талбар жанжин шатаавын дарга одоо зэрэг батлан хамгаалахын хэмжээгээр явах юм бол зургийн дарга бол талбай дээр яг мотор дуугарснаас хойш эд ажил өрнөж байгаа үед одоо ямар нэгэн ажил салгардуулалт таслах юм бол алхаас наагавар яхаа эргэтэй ийм дахан хүн байдгийг. Хүн ална гэж хэлвэл тугах зүгээр. Энэ манай каноны Ахмад зураач Батын болд уран зураач хүн болдын зургийг бол гадаад дотоодод үзэсгэлэн олон ард хүн бол одоо мэднэ. Их чинхлөөр шигтгээтэй
их нарийн их гоё уран зураач юм. Энэ дээр зүгээр киноны эскизнүүд байж байна. Эскиз гэдэг бол уран зураг биш. Эскиз гэдэг бол киноны өдөртөмж хөтөлбөр. Киноны эскиз макетыг хичнээн сайн хийн. Уран бүтээлчид төдий чинь одоо ойлгож дүрдээ шингээж авдаг. Тэгээ энэгээр одоо энэ тавьсан хүнд бол жижиг хэрэглүүд байна л да. Энийг та нар зөвхөн жинхэнэ юм гэж бодож яж магадгүй. Энэ металлаар хийсэн одоо юм жинхэнэ. Энэ бол жинхэнэ юм биш. Энэ бол манай болдын одоо группийн удирдлагын дор хийсэн, болдын өөрийнх нь гараар хийсэн энэ ад хадууртай улаан таван шүү. Тий. Одоо ийм чи ховор болсон шүү дээ. Одоо голдохгүй. Одоо Монгол улаан таван шүү. Олдгоо байцсан шүү дээ. Одоо Оросын үеийн юм ховордож байна. Одоо энэ байлдааны гавьяаны улаан таг баатан байж байна. Хуучин цусан гавьяаны улаан таг баатан гэдэг. Энэ үеийг хүн бүгд одоо англи дээр зүүчдэг шийдвэсэн. Энэ үе жинхэнэ одон шиг харагдаж байгаа бол энэ үе жинхэнэ одон биш ээ. Манай болдын хийсэн уран бүтээл байж байна. За одоо энэ бид наад Япониа гэдэг. Энэ Японы газны төлөө Сталины толгойтой медаль. Японы газны төлөө Сталины толгойтой медаль бол Сталины толгой дорн зүг рүү харсан байдаг. Берлиний ялалтын төлөө авсан Сталины толгойтой яг ижил медаль. Энэ бол өрн зүг рүү харсан байдаг. Тэгээд энэний одоо тэр хийс юу бол үнэхээр гайхалтай. Энэ манай болд хийж байгаа. Тэгээд одоо зүгээр наад талын жижиг жишээ хэлэхэд энэ товч. Энэ одоо хуучны одоо Орос товч. 5 огшуутай Орос товч. Энэ товч ч одоо жинхэнэ юм шиг л байгаа. Энэ бол биш. Энэ хиймэл товч. Та нар энийг харж байгаа бох. Энэ Казбек гэдэг одоо 90-ад оны өмнө байж байсан тамхилтай. Энэ уулынхны тухай. Энэ бол Казбекний хайрцаг. Гэтэ жинхэнэ хайрцагс болдоо хийсэн хайрцаг. Монгол бүхийн бүх сонины газраас Бөхөд гэдэг сонины Бөхөд гэдэг тамхины хайрцаг зарлаад олсон хүнд авчирч өгсөн хүнд 1 сая төгрөг өгнө гэсэн олдоогүй. Тэн дээр шаг арслан хэн арслан бэлээ 2 арслангийн ботоо зураг өөдөөдөөс хараад асрын өмнө өрсөн тийм байдаг. Юм гэдэг удах тусмаа ийм үнэтэй болдог. Юмны үн цэн гэдэг цаг хугацаагаар үнэлэгддэг юм бол одоо ийм тамхины хайрцаг олдгоо байчихэд байна. Тэгээд одоо энэ киног бүтээхэд их олон юм хэрэгтэй болдог юм байна. Жижигхэн юмнаас эхлээд жижигхэн одоо ийм товчноос эхлээд 5 тонны даастаа машин хүртэл хэрэг болдог. Тэгээд кино гэдэг бол сэтгэл зүрхний луудлагаар хийдэг болохоос хэн нэгний захаалга буюу мөнгө төгрөг олох, алдан тушаал суух, алдар нэр олохын төлөө хийдэг. Тэгээд биднээс ингээд бүгдээрээ зүтгэж байна. Тэгээ 505 гэж бол монголчууд бол ер нь баг мэдэхгүй байна. Хойд үеийн залуучууд бол ер нь энэ тухай ойлголтгүй. Энэ зөвлөлтийн цэргийн ангийн анги нэгтгэлүүд баруун фронтоор байлдаад дараа нь хилэмгдээд эх орноос урвсан гэсэн пай саяг зөөж ялтан болж Монголд орж ирж энэ Сэнкэр мандлын уурхай Зүүн Баянгийн нефт үйлдвэр одоо Бэрхийн уурхай тэгээд л энэ хойд хилээс урд хил хүртэл 1110 км-ийн төмөр замыг энэ бүх 300-аад сумтай хооронд байгаа бүх утсан харьцааг тэр хөөрхилтэй улсууд тавьсан. Тэдний хэрэг төв өнөөдөр хүртэл цагаагтаагүй. Тэднээс гэр оронтой харьж чадаагүй. Ингээд өвхөж өргөдсөн юм. Яасан бүүмэд ингээд алгаалсан. Монголд бол 160 мянга орчим хүн орж ирсэн шүү дээ. Балаасвы харим гэдэг чинь бол сая хүнтэй харим байж байгаад л үхэх нь үхээд үлдэх нь үлдээд хэлмэгдэх нь хэлмэгдээд ялтан болсон болоод ингээд л тэгээд л тэр сая хүн зүйлд туссан байхгүй. Герман зарим нь баригдаад зарим нь Оросын талд очиж ялтан болоод. Тэгээ тэр бол цаг үеийн салхи шуурганд одоо хэлмэгдсэн эх орон хүмүүс байсан. Эх орныхон төлөө эцсээ хүртэл тулалдсан. Сталинаас тэдэнд тушаал болгосон байдаг байхгүй. Порон сэтэлж гарч ирэхийг та нар зөвшөөрөхгүй. Германд бууж ирэхийг зөвшөөрөхгүй. Яг тэр Украинад иргэдэх тэр Березскийн ой гэдэг газар та нар эцсээ хүртэл сүүлчийнхээ сумыг дуустал, сүүлчийнхээ цусны туслыг дуустал байлдаа тэгээ та нар дороо
зүйл дуус. Ингэж үүрэг өгсөн ийм хүмүүс. Германы одоо элит 4 том айрын бүслээд хүнд артиллерийн ихүү нисхэн хугацаар бомбогдож газартаа тэгшилсэн тэр одоо үхэл хагцлын дундаас гарч ирсэн их орончтой байхгүй тэр улсууд. Тэгээ хамгийн сүүл тэр улсууд Монголоос яваад энд хүн ухаад үлдэх нь үлдээд Сибирийн уурхаар ороод тэгээ тэнд зүйл дууссан ийм улсууд. Тэгээ энийг би хүнийх нь хувьд би хүндэлж явдаг. Монголын ард түмэнд их юм хийж өгсөн. Төмөр замыг дагаад одоо олон хот суурин Монголд баригдсан. Үндэсний одоо ажилчин анги бий болсон. Үндэсний одоо инженер техникийн сэтгэлээтэй том инженерууд бий болсон. Тэгээд л одоо энийг дагаад соёл боловсрол юу гэсэн орж ирэх вэ? Ачааваараа аз жаргалаас эхлээд л төмөр замаар Монголын залуучууд сургуулж явдаг болсон. Хойш өргөшөө. Монгол улсыг ертөнцтэй холбосон энэ их төмөр замын ач үеийг бол энэ Орос хүний сайхан чанарыг бол монголчууд хизээч мартаж үл болно гэдгийг би давхар хэлж байгаа. Ардын хувьсгалын дээр 520 мянган хүнтэй Монгол улс. 240 тал хувь илүү нь яртай, дэмбүүтэй. Өсөлтөн зогсчихсон. Гадаадын одоо шинжээ судлаачид Монгол улс сөнж байгаа улсаа. Нөхөн үйлдвэрлэл байхгүй болсон. Төрх насны эмэгтэйчүүд нь бүгд хүүхэд гаргахгүй болцсон. Айл түүхэд гэдэг юм нүднийг юм болсон. Сумын сургуульд 20-30 хүүхэдтэй ийм байсан үе. Тэний чинь Оросын одоо 2000 гаруй эмч орж ирээд 37-8 40-од экспедицтэй яваад эрүүлжүүлээд улаан тарай бахнаад гэдэг тарайгаар бүгдийг тариад. Тэгээд 50 жилийн хугацаанд Монголын хүн ам 5 дахин өсч. Улаан тарайны хүчинд монголчууд өнөөдөр тэр зовлонгоос салж айл хүүхэдтэй болсон байхгүй. Тэгээ энэ тухай бол одоо социализм үед одоо үндэстний нууц, үндэстний эмгэнэл энэ төр гэж нуудаг байсан. Энийг бол тэртээ дэлхий мэддэг байсан байхгүй. Тэр үед хамаргүй хүн олон байсан. Амар унтсан, нүдэн сохордсон. Тэгээд энийг давхцуулаад 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө улаан тарай 505 дугаар айрмынхан. Тэгээд тэр цэргийн сонгогдолд улсаартай аж ахуйд очиж ажилласан тэр боловсролтой сайхан дайн байлдаанд яваад ирсэн алдар гавь явуулсан цэргийн дарга нар. Тэгээд дараа соёлын давталгаа. Энийг харуулсан би ийм том хэмжээний кино хийж байгаа. Энэ бол Монголын ард түмний түүх. Энэ бол Монгол улсын түүх. За тэгээ Монгол кино нэгтгэл байгаа энэ гоё машинууд. Энэ бол 505-ын буюу улаан тарайны өөгнүүд гэдэг киноны гол одоо хэрэглэгдэх машинууд ингээ гарч ирж байгаа. За энэ бол шүү дээ. ГАЗ 51 гэдэг Горькийн авцаавуудад үйлдвэрлэсэн хөдөө орон нутагт бол энэ шууданд одоо явж исэн 51 машин. Энэ ард түмний одоо хэрэгцээг хангаж холыг ойртуулж хоёрыг уулзуулж явсан энэ сайн машин. Энэ 3 тонны даастай баг гэдэгж бодож байна. Энэ 51 шууд сайхан явж исэн байхгүй юу? 51 машины халааг бол Зил 164 гэдэг машин авсан. Энэ бол одоо миний багтаа шууд авсан шуудангийн машин. Тий. Энэ чинь сайхан шууданд явж исэн. Энэ бол Горькийн авцаавуудад үйлдвэрлэсэн 63 гэдэг машин. Давхар мосттой, дан дугуйтай, гүүзүү мөзүүнөр шал өөр. Энэ Барта саатанд их сайн ийм машин. 60-аад онд бол үүргээ гүйцэтгээд явж исэн одоо ийм машин. Энэ Монгол кино нэгтгэлд ганц үлдсэн байна. Яг гоо тэгээд энэ бол яг ном дүрм жинхэнэ өөрийнхөө модулаар байж байна. Зис 5 гэдэг машин. Хүний хөөзөө гэдэг киноноор Андрей Соколов энийг бариад нэг сум хөргөх гэж яваад бомбогдүүлдэг. Зис 5 гэдэг машин бол
Одоо Монгол кино үйлдвэртүүд нэг 2-ын зэрэг байгаа бах. Энэ бол бас ховордсон одоо их сайхан машин. Ийм машин байна. Энэ Поло гэдэг машин байна. Энэ хагас тооны заастай. Одоогоор бол аавын чэжи ачаа ачдаг. За энэ Z110 гэдэг машин. Энэ Маршал Чаволсонгийн үеийн одоо хамгийн супер машин. Хааны сүүлчийн хатан дээр энэ гардаг. Өшөө өглөө канонтарч Янжмаас Сүхбаатар хоёр суучаад нутгаараа явж идэг. Энэ бол одоо үнэхээр явдал мавдал хөнгөн зөөлөн 6 цилиндртэй хүчихтэй энэ бол гайхамшигтай машин. Одоо Маршалын үеийн гайхамшигтай гоё машинуудын нэг ийм гоё машин байна. За энэ 67 ГАЗ 67. 67 бол одоо намайг гоохот төмөр утасны орсуудын ундаг аймгийн дарга нарын ундаг ийм машин байсан. Энэ бол дайны үеийн хамгийн одоо сайн машин. Энийний дараа ч одоо гарч ирсэн суудлын тэрэг бол 69 үстэй тийм ээ. Энэ ч хурдан тэрэг шилэн борд гэж ярьдаг. Гэлдэг энэ хоёр хэдий ч хөдөөний хөвгтөд шилэн борд гэж байлаа. Кино гэдэг чинь бол эрт урдын юм одоо Мосвилинг гэдэг чинь ямар байдаг вэ? Хамаг юм хадгалсан дээр үе онгоц макет бүх юм хэвээрээ байдаг. Тэгэд манайх одоо нисгтэр байсан хэдэн По2 95 Як мак гэдэг ийм хөөрхөн хоёр хүний ганц хүний суудалтай ийм байлдааны онгоцууд 10 жаатай байсныг авч устгаа хийсэн байгаа байхгүй. Одоо тийм модел худалдаж явна гэхэд баг жинхэнэ онгоцны үнээр авна шүү дээ. Одоо юм гэдэг тийм л болцсон. Тэрээс юм удах тусмаа үн ордог. Тийм гайхамшигтай. Сараар элбүүлээд дуулаагүй, салхиар задуулаад уйлаагүйч нулимс унган намайг зүүдэлдэг нутгийн минь чулуу хөөрхий. Монгол Улсын төрийн саярхалт зохиолч Балжирын догмит. Манай нутаг бол үдэш салсан одоо өглөө илхэн харагдаж идэг тийм атархан тал нутаг. Уул толгод багтай, саруулхан. Тэгээ говь тал нутгийн хүн чинь одоо хүний мөрөөс л болдог. Хоорондоо хол байдаг. 10 км, 20 км. Одоо хангаа газар хүн ирж ивэл баг өөдөөс шараа цацгаар болж байгаа. Манай говь бол хулгайч чамаагүй, аригчин чамаагүй нэг хүн ирээсэ. Аймаг сумдаар юу болж байна? Хоол хоёрын сонин сураг сонсох юмсан, малаа асуух юмсан гэх мэт. Говьд хүний мөрөөс л болсон хүн цөөтэй юм газар шүү дээ. Дорногов аймгийн Алтан ширээ гэж одоо миний сум. Одоо 1200 хүнтэй. 1200 хүний тал илүү хүүхэд өгшөд. Ийм. Тэгээд хөгцөцгийн хэмээх хөөрхөн шүү хавар эртий. Ягаад ч үгүй эрт ирж үүр өндгөө засдаг тэр нутаг бол одоо миний нутаг. Өмнө зүгийн нутгаар бороотой гэж хэлэхэд би нэг их мал хоронгоо орчоод ирсэн юм шиг өндөлдсөн баярлдаг. Өнчөө ишиггүй хэрнээ би баярлдаг. Би 2 удаа явж би нутагтаа очиж уулдаг гэсэн сүүлийн 2 жил. Тий. Эндээс лам хумргуудаа байчиж. Бороо нь яг л цагтаа ордог юм байна л. 9 цагтаа уулан дараа гараад ном уншаад 10 хагас гэтэл бороо нэг удаагийн дахилгаар орсон. Дараач нь 11 цаг гэд орсон. Урд нь л өрөөсөө 2-3 сар бороо тусаага гам болцсон. Гүргүүл нь хатцсан, тэмээ нь хөхөрдсөн. Хүм малынх нь одоо зоо наранд шарагдад түлэгдсэн. Сэтгэл санаа нь гундаж гамтцсан юм байсан газар. Тэгэл дахилан юу ерөөсөн тэгээд тэнгэр хангаа лус авдаг. Бурхан шүтэн гэдэг бол олон түмний сэтгэл санаа хүндэтгэлийг сонсдог, хүлээж авдаг. Одоо энэ засгийн газар их хурлаас л илүү юм байна лээ. Төсөв мөнгөөр бороо орохгүй ч гэсэн бурхан шүтэн гэдэг бол дээд тэнгэртээ байж идэг юм байна л гэдэг би олон удаа үзсэн. Дууны бүтээлээс ангид зохиолч гэж байхгүй шүү. Тэдний хин нэгэнд зориулж гарган бичсэн шүлгээс эхлээд хаа нэгтээ санаандгүй бичээд үлдээсэн хэдэн мөр хүртэл дуу болчихдог. Ягаад ч юм сэтгэлээс гарсан бүтээл уянгыг шиг авахтаа амархан юм шиг санагдсан шүү. Миний нэг шүлэг таашаа зүгээр би согтуудаа би нэг биччихсэн байдаг байхгүй. Алтанхан дэлхийгээс Аз твийг олоод Аз твээс Ар Монголыг олоод Ар Монголоос Алтан говийг олоод Алтан говоос Алтан ширээг олоод Алтан ширээгээс ард Балжирыг олж төрсөн би Азтай хүн арх уухгүй хайчдаг юм гэж би нэг зүгээр согтчоод ингэж хэлж байсан энийг улсууд зүгээр оныхоо амьд ярьдаг юм
Тэгээ энэ үл зүгээр дэмий үг боловч үнэн үг л байхгүй. Тэгээ монголчууд бол ер нь их өндөр дээд ховзын ят усууд шүү дээ. Чи бодоод үз. Төв Азийн өндөрлөгт их усны хагалбар, их салхины хагалбарыг сөрж Эрсдэл сатуу ширэн улиралтай ийм газар байгалийн шалгаралаар үлдсэн энэ Монгол гэдэг цөөхөн хар талгайтай хүн бол энэ өрн дорныхантай бол энэ дорны суурь иргэдтэй бол зүрдлэн жарах байхгүй. Аз Европ хоёрын алтан заагдаар гүүр бол зогсож байгаа агуу их Монгол бол тоогоор цөөхөн ч гэсэн цөөдөж үзээг ардсан байхгүй. Тийм учраас Шингис тэр олон тэр бүмэнтэй энтгэх Пакистан хаттаас төрөөгүй. Энэ ойчны сахалсаг цөөхөн монголчуудаас төрнө гэдэг бол тохиолдлын хэрэг биш. Төрөөлөгч төрсөн байхгүй. Төөрж яваа төрсөн юм биш тэр бол. Монголчууд хизээ цөөдөж байгаагүй. Чингисийн цэрэг тэгж газар бүрсэн олон цэрэг байгаагүй шүү дээ. Монгол хүн өнөөдөр ч гэсэн цөөдөөгүй. Дэлхийн өнцөг болонд бас л бужигнуулж л яваа. Хүний сэтгэж ийдгийг хийж ер нь тэгээд Монгол хүний тэр агуу их дээд заяа бол тэр Төв Азийн өндөрлөгтөө одоо уул арав дээр байгаа улсууд шүү дээ. Тэнгэрт хамгийн ойрхон, бурханд хамгийн дөт амьдэрдэг. Бараг дээшээ гараа сунгахад бурхантай гар урж барих хэмжээнд ингэж амьдэрдэг. Итгэл бишрэл сайтай, хүний хүмүүсээс сайтай ийм ард түмэн. 100-100-ыг илээвч зуурхан ч тасраагүй. Тов тунгалагхан устай зулаа шүргэх эхийн их нөмөр нөөлөг дэндүү цэлмэг тэнгэртэй. Дөрвөн улирал сэлгсэн гэрийн буурин тамхтай бум малынх нь хөл торгоны хээ шиг дурайсан их сайхан нутагтай би Монгол